нөгөө эргэл яажуулсан давсаа ярих гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр яажуулсан давсыг хэрэглэхэ болоод байгалийн эко нөгөө бор давсаа идэ гэж байгаа. А тэнгууд нь тэр бор давсанд нь болохоор өөр эрчүүд байдаг юм байгалийн амьд эрдэстэй гэж ярьдаг байхгүй. А гэтэл тэр давсны чи угаасаа өөрийн нөгөө хүнсний бүтээгдэхүүн болгон чи нэг өрийн гэсэн нөгөө стандарт байгаа шүү дээ. Тэр стандартыг ингээ харахад тэн дотор нь наатар холоор 97% байгаа. Үлдсэн 3% нь өөр юмнууд байгаа байхгүй юу? Өөр одоо магний, кальци, малцин тэр гэдэг. Тэр юу ч байхгүй юу? Юу ч байхгүй. Манай одоо нуурын давсан. Тэр үлдсэн 3% нь гэхээр хүн өдөрт нэг өсрөл нэг 10 г. Манай монголчуудын давсны дундаж хэрэглээ нэг 10 г байдаг байхгүй юу? Тэгвэл нэг 7 наатар холоор байгаа байхгүй юу? Тэр наатар бол бүх юмд байна. Бусдууд нь ийм ирс яхад тэдэр нь хүний бид ямар ч өөр нэг тийм эрдэсийн тэжээлэг юм болж чадахгүй байхгүй. Бүр нэг тэжээл болохоор биш. Энэ амьд эрдэсийг бид нар идэх ёстой гэж юу ч байхгүй байна. Одоо бас нөгөө нэг ягаан давс гэдэг Хямлайн ягаан давс. Манай Монголын шүдэн уулын гоё ягаан давс байгаа шүү дээ. Хямлайн давснаас дутхгүй шүү дээ. Би бол хийж байгаа. Тэр чинь бас үний хувьд шаллтын ялгаатай. Гэхдээ одоо ер нь бол яаж хийсэн давсаа л хэрэг. Тэр шүдэн уулын гоё ягаан давсыг чи яажуулж байгаа шүү дээ. Хүмүүсээ. Үнтэй болгон тийм амар сайн биш яхаа нэ.